За сайн байцгаана уу. Шинэхэн бичлэгтэй давтай морил. За өнөөдөр бид гурав Paris Baguette ороод тест бичлэг хийх чинь торт идэж үзтээ мүгээд маань нөхөр обод зарсан машиныхаа тэгээ тэрнийхээ мөнгийг надад өгсөн. Тэгээ дуртай юм аваарай гэсэн. Тэгээ тэрүүгээр өнөөдөр сайхан үрээд торт авч идье. Би ер нь бол тортод амар дуртай хүн байхгүй юу? Монголд байхдаа би баг өдөр алган торт иддэг байсан. Тэрийг манай ажлынхан батлан тэгээ намайг Instagram дээр хэрвээ дагж ирсэн хүмүүсээ бол баг батлах баха. Амар торт иддэг байсан. Тэгээ эн чинь ирснээсээ хойш нэг торт идэхэ болцоо. Угаасаа амар нөө чихэртэй, бүр хитрхи их сахартай баг ингээд сахарнд нь хоолоо орсод байгаа юм чинь. Тэгээ идэхэ болцоо. Paris Baguette болохоор ер нь арай энтхийн тортнууд бодвол сахар нь бага байдаг. Тэгээд одоо ороод харуулъя. Би нэрээ та нарт нэг нууц авьяасаа хэлэх үү? Би ерөөсөө горохгүй маш их гурилын мэдэж чаддаг. Маш их гурилын мэдэж чаддаг зөө. Тэр бол яг миний нууц авьяас. Ингээд бага хахад аниат хоёр ингээд хоёулаа нэг хэлбоо урдаа тавьжаад тэгэл суурин дээр нь дуусчихдаг байсан. Тэгээд одоо бас яг тийм хിവэрээ. Гэтэ яг байна арай гайгүй болсон юм шиг лээ. Би яг энэ нөгөө гурилны үлэн манд дарагдаагүй ингээд юм идмээр санагдаад гурилшаад идэх байхгүй. Ингээд гурил идэхгүй бол хоол идэггүй юм шиг санагдаад бэдий. Тэгээд одоо бас торт яаж горохгүй идэж байгааг минь хараарай. Юусэн чиг. За Paris Baguette-ийн гадаа нэрчлээ. Одоо амарцаа ороод харуулъя. Өнөөдөр айгүй хүн багтайгаа юм шиг байна. Уул нь амар хүнтэй байхгүй юу? Биднийх. Орох болгонд амар хүнтэй байдаг. Донатууд байна. Pastry, donut. Энэ миний дуртай юм биш. Chocolate Supreme croissant гинэ. Энэ түлэж уртас байдаг. Тэгээ би энэ бүр амар дуртай. Dubai chocolate mochi donut гэж байна. Dubai chocolate pizza шиг юм байна л да. За нэг иймэрхүү юмнууд байна. Стаа гоё харагдаж байна. Cookie гэж байна. Croissant donuts. Тиймэрхүү тортнууд байна. Cheesecake байна. Би энэ rainbow cake slice дээр tiramisu, тэгээ cookie butter layer cake slice гэдэг тэр авсан байгаа. Тортнууд нь бол амар гоё харагдаж байна. Дээр би нэг торт авсан чинь нөгөө маслан кремтэй торт авсан байсан л та. Тэгээ энэ уух юм авсангүй. Угаасаа амар их торт идэж байгаа болохоор усаар даруул авч тийм үү та. За идээд. Ийм тортнууд авлаа ямар ч гэсэн. Вау. За алаас нэг хэлж идэх үү? Амар их юм авсан чинь жоо шоконд орох юм. Чи тэр нөгөө Dubai donut-наас эхэл. За эндээс хэлж идэх үү? Тэг. За энэ Dubai chocolate donut гэсэн. За эндээс хэлж идэх. Барт шүү. Dubai chocolate хамт үзэж байна. Одоо яг гоё амт нэрж байна. Яг гоё вэ? Бокс өгөөгүй шүү дээ надаа. Гоё юм дээ. Дай нэг үлдээч. За энэ болохоор croissant donut. Croissantтай тэгээд кофетэй тий. Энэ кофетэй торт байна. Энэ харж байгаа тоо. Ямар вэ? Нафра кофетэй. Жохон тастай байна барт шиг. Donut гэдэг үү? Тэгээ donut хоос. Надад таалагдчих. Хойно.
За гал бахан сахар болчихсон. Цэцэг ингэж тарай. За энэ дараагийн бисков яна миний гараа муу халцсан. Ийм бисковтэй торт байна. Манай стан ч торт бүрээ хийсэн. Дотроос нь юм гаш ирсэн. Дотроос нь юм гаш ирсэн. Газа. Сайн юм гэсэн. Сайн. Энийг энэ хараа. Тийм доторхын ихсэн чинь доторх нь амар жоохон амар бага юм байна доторх юм. Бэлэн баг. Бэлэн бага юм байна тийм. Надад өгч үлдсэн бах та. Энийг за дараагийнх нь болохоор ийм курсант дотроо филингтэй ийм курсант нь байна. Байна. Порти гоё. Гоё. Энэ шоколад гоё юм байна. Это заваад үлдээ ба. Баахан идэл бичлэг хийсэн чинь миний нөгөө нэг багтаамж утасны багтаамж төрсөн юм шиг байна. Тэгээ одоо бараг дахиад идэхээс уул нь амар гоё харагдсан гэхгүй юу. Тэгээд за сүүлд энийг ийдсэн. За ийм тортой энэ болохоор тирамису кейкс нэ. Обсаа баахан идэл реакшн бичсэн байна. Гоё юм. Тэжхэр багтай. Тэсмэн эдик гонес. Бялуурсан. Мосаа балан боллоо тийм. За энэ нөгөө rainbow cake гэдэг байна заяа. Ийм тэр битээрээ баах идсэн гэсэн чинь гацсан байна. Гэхдээ хавтаа идэлтэй зариулаад дахиад идчихье. Энэ жимстэй багш амттай тийм. За. Энэ болохоор Biscoff butter cream cakes. Энэ Biscoff гэдэг бичэн байдаг байхгүй юу? Ийм бичэн байдаг байхгүй юу? Ийм бичэн байдаг тийм. Энэ бичэнтэй кек нэ. Тэгээ кремээс нэг бичээний өөрөөх нь амд амдагдаж байна тийм. Яг бичээ намдагдчих. За, миний үнэхээр Надад хамгийн гоё нь бискоф бичэнтэй торт нь. Энэ үү? Хамгийн сүүл иддэг үү? Тий. За энэ хамгийн гоё юм нэ. Энэ 10-аас 10. 10. За дараа нь дараагийнх нь тирамису кейк. Тирамису юу? Энэ хідээс идвэ? 9. 10-аас 9 юм уу? За дараа нь матча донат. Матча? Тий. Дубай чоколад. Дубай шоколадтай донат. Тэр хагсын идсэн. Энэ 10-аас идэ. Нэ. За энэ бискофтэй донат ямар байсан бэ? Энэ бас гоё байсан.
Ер нь бүгдээрээ л айгуу гоё амттай байсан. Энэ хідээс үү? Бас 8. Би тэгтээ бүгдээрийнгээ дараал басна бүгдээринд нь 8 оноо гэдэг юм тий. Энэ croissant Энэ бас гоёсэн. Бүгдээрээ тэгтээ өөрөөр хэрнээс айгуу гоё амттай байсан. өөрөөр амттай юм гоё тий. Энэ croissant донат, кофе донат. Энэ нөө гадуураа хэлсэн ч ихтэй хээ жоохон чихэрэгтэй юм шиг санагдуулсан. Надад л. Нэлсэн ч жоохон гартаас наалаа жоохон идэхэд жоохон ядаргаатай юм тий. Яг хөө битэр өмнө нийшээ зөндөө орж ирсэн нэг зөндөө ижлээс л та. За миний оноо болохоор энэ нэг croissantтай дотроо юм шоколадны юм филингтэй. Энэ 10-аас 10 өглөө. За дараа нь болохоор Дубай шоколадтай донат байсан. Энэ гэхдээ нэг жоохон борч шиг амттай байлээ. Энэ хагас эзэн борч шиг амттай. Тэгээд энэнд нэг 10-аас эхлээд нэгсэн борц амтуудад шашсан борц амтуудад санахгүй. Тэгээд нэг жоохон таалагддаг байснаа ингээд after taste нь амар гоё ингээд яг тийм яг гоё Дубай шоколад амтуудад ингээд энэ орж ирээд тийм болохоор би энд нэг 10-аас 9 оноо өглөө. Тэгээд дараа нь тирамису кейк. Энэ нь болохоор би 10-аас 8 оноо өглөө. Жохон шоколаднууд нь жоох илүү шиг санагдсан. Тэгээд кейк нь бол гоё юм байна. Тэгээд нөгөө кейкийн дээр байдаг нөгөө крем байгаа шүү дээ. Тэр нь бас жоохон өөрөөр хэлбэг юм аа. Юу юм шүү дээ. Нэг жоохон гуралтай юм шиг санагдсан. За тэгээд дараа нь болохоор би энд өгсөн мөлөө. Өгөөг баха. За энэ нь болохоор 10-аас 8. Би бискот гэдэг бичээд нэг дуртай биш. Гэхдээ амтгой тоорноос нэг бичээнийх нь амт амтуудаад байгаа байхгүй юу? Тийм болохоор 10-аас 8. За энд 10-аас 7. Энэ яагаад вэ? Энэ тийм бохшиг амттай юм байлээ. Яг жимстэй бохшиг амттай. Тэгэхээр 10-аас 7 өглөө. Би бас rainbow cake-ийг хамгийн сүүлийн байранд оруулсан шүү. Тийм тий. Аха. Чи хэдэн оноо өгсөн? 7. За 10-аас 7. Тэгээ энэ болохоор жоохон чигтэй болохоор 10-аас 6. Гэтэ доторх филинг нь гоё байсан. Амтнаас гоё юм лээ. Гал өөр цэвэр болсон. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд баяртай. Бичлэгээрээ хамтдаа агаарай.